Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Эх орны нийслэл Улаанбаатар хотоос мөнх жаргал та бүхэнд мэдчилж байна. За өнөөдөр би яг ямар сэдв сонгож авсан бэ гэхээр ер нь англи хэлийг хэрхэн үр дүнтэй сурах вэ? Мөн түнчлэн англи хэл сурахад яг ямар арга барилууд хэрэг болдог вэ гэсэн тэр сэдвээр ярилцъя гэж бодлоо. Тэгэд би 2019 оны 10 сарын 9-нд яг энэ талаар өөрийнхөө пэйж хуудас дээр бас англи хэл сурах 13 зөвлөгөө гэж би нийтэлж байсан. Тэгээ ерөнхийдөө бол би энэ өөрийнхөө пэйж хуудсыг хөтлөөд бараг 2 жил гаруй болж байгаа. Тэгээ 2 жил гаруй хугацаанд бол би мэдээж 300-аас бараг 400 энэ богино хэмжээний бичлэгүүдийг ерөнхийдөө би орчуулсан байгаа. Тийм учраас та нар магадгүй яг надаас яг яаж англи хэл сурсан бэ? Яг миний яг англи хэл сурсан суурь нь яг юу вэ гэж гайхаж бодож асууж байж магадгүй. Тэгэхээр яг би тэр бүхэнд хариулт өгөхийн тулд би өөрийнхөө туршлагаас юу ярилцъя. Өөрийнхөө туршлагаас бас түүхийг бас хуваалцъя гэж би бодлоо. За юуны өмнө би тэр өөрийнхөө бичсэн нийтлэлээс ерөнхийдөө яриад явчихъя. Тэгээд тэн дээрээс нь бас миний бас нэг англи хэл сурсан бас амьдралын туршлага байгаа. Тэгээд англи хэл гэдэг бол мэдээж дэлхийн нийтийн хэл, англи хэл гэдэг бол мэдээж интернетийн хэл. Та гар утсаа асаагаад эсвэл компьютер асаангууд бүх зүйл чинь англи хэлээр байдаг. Тэгээд тийм учраас англи хэл сурах нь бол зайлшгүй таныг хийх ёстой зүйл. Нэг басндаа амьдралдаа сурах ёстой хэл болчиход байгаа байхгүй юу? Тэгээ ер нь бол англи хэлийг бол дэлхий дээр 2 тэрбум хүн англи хэлээр ярьдаг гэж үздэг юм байна. Тэр дэлхий дээр 7 тэрбум хүн байгаа нөхцөлд 2 тэрбум хүн нь өнөөдөр англи хэлтэй. Тэгэхээр англи хэл ямар их цар хүрээ болон ямар их орны хүмүүс англиар ярьдаг вэ гэдэг нь өнөөдөр бол энэ дэр бол ойлгомжтой тодорхой харагдаж байгаа байна. Тэгээ яг эндээс нэг судалгаагаар үзэхэд бол дэлхийн хамгийн их олон хүмүүс ярьдаг хэл бол хятад хэл гэдгийг бас би дээр өдвөлөө 10 жилдээ би бас сонсч байсан. Одоо яг тэр статистикийн тав яг ямар басныг мэдэхгүй. Гэхдээ англи хэл бол таны нэн тэргүүний сурах ёстой, зайлшгүй сурах ёстой хэл. Тийм учраас та англи хэлтэй болвол хөлтөө бол гэдэг шиг та интернет, орчин, сошиал ертөнц болон ирээдүйд өөрхийн карьер, мэрэгжил бүхий л салбартаа та англи хэлгүй бол хол явахгүй. Гэхдээ яг манай монголчууд юм бас дийлэнх хүмүүс бас нэг тодорхой хэмжээний англи хэлтэй бас гайгүй англи хэлтэй хүмүүс бас харагдаж байгаа. Мөн 10 жилийн сургуульч байд юм уу эсвэл ихтэй сургуульч юм англи хэлийг заавал сургаж явуулж байдаг. Гэхдээ энэ нь бас хангалтгүй байгаад байдаг. Юу вэ гэхээр их сургуульд бас англи хэл сурсан бүртлөө 10 жилдээ бас тодорхой хэмжээгээр англи хэл сурсан хүмүүс яг амьдрал дээр тэр англи хэл нь ерөөсөө үр дүнтэй болж өгч чаддаггүй. Зарим нь англи хэлний 26 цаг маш олон дүрмүүдийг үзсэн юм. Яг тулаад ирэхээр хүнтэй ярьж чаддаггүй. Мөн бас англи хэл сураагүй тэгсэн мэт хүний ярьж байгааг ойлгоод байдаг гэж ярьдаг хүмүүсийн жишээг маш олон удаа зөндөө сонсч ирсэн юм аа. За юу ч гэсэн эхлээд англи хэл сурах 13 зөвлөгөөнөөс эхлэе. Эхнийх нь нэгт эхлээд чихнийхээ бөглөөг онгоолго. Энэ яг юу гэсэн үг вэ? Хэл гэдэг бол зөвхөн ярих, ойлгох биш. Чихэнд хоногчлоо хөвшид суурсны дараа ойлгож ярьж эхэлдэг. Ер нь бол миний туршлагаас яг авч үзэх юм бол би яг англи хэлийг яг анх хизээнээс сурсан юм бэ гэхээр яг манай ээж бол яг намайг цэцэрлэгт байхдаа манай цэцэрлэгийн багш англи хэл зааж өгдөг байсан гэж ярьж ирсэн. Тэгээд яг тухайн үед бол цэцэрлэгээс бас хамгийн хэл яриа талаас бас гайгүй хүүхд байсан гэж ярьдаг байсан. Гэхдээ эндээс яг бол үндсэнд бол эхлээгүй. Хизээнээс эхэлсэн байвал наваг яг 1-р анги байхад бол манайх анх кабелийн сувгийн телевиз анх кабел гэртээ тавиулж байсан. Тэр үеийн кабел чи мэдээж сансар кабел байсан. Тэр сансар кабелд байхдаа миний хамгийн их үзэх дуртай манай дүү бит хоёр хамгийн их үзэх дуртай сувг болохоор Cartoon Network гэдэг сувг байдаг байсан. Тэгээ одоо ч гэсэн ер нь хүүхдүүд бол мэрцээр энэ Cartoon Network болон энэ хүүхэлдэйн сувгуудаас маш их хэмжээний англи хэлний ойлголттой бол англи хэлийг сурч авч байгаа харагдаж байгаа. Тэгээ би яг яасан бэ гэхээр 1-4 анги хүртлээр дандаа англи хэлний Google-тэй үздэг байсан. Тэгээ ингээд тэр Google-тэй нэг үзэж явсаар хад үйл явдлаар нь тэр хэлийг ингээд баг багаар ингээд сурдаг байсан. Тэгээ ер нь хүүхдийн тарих чинь том хүний тарихыг бол ямиг аливаа ямиг илүү хурдан хугацаанд хүлээж авах бас түүнийг мэдээлэл боловсруулах их хурдан суралцах тийм нөөц болцоо чадвартай байдаг. Тэгээ том хүмүүс бол ерөнхийдөө бол сурах тал дээр ерөнхийдөө бол айгүй залхуу байх хандлага мэдээж байдаг л да. Тэгээд 5 дугаар анги ордог жилдээ англи хэлний сонгоны ангид
орж байсан. Тэгээд тэр англи хэлний сонгоны ангид орсон үедээ англи хэлний ABC бүх үсгүүдээ ерөнхийдөө бол би ойлгоцсон байсан багхгүй юу. Тэгэхэд 5 дугаар ангид сонгоны ангид орж байгаад ихэнх хүүхдүүд бол дөнгөж ABC үсэг заалгаж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол амьдрал дээр ч гэсэн яг манай ангийн зарим сурдаг байсан охтууд болон тэд англи хэлний багш болсон хүмүүс зөндөл харагдаж байна л дээ. За тэгээд мэдээж бага насны хүүхэд хэл сурах чадвар том хүнийхээс илүү байдаг. Гэхдээ та хүүхдээ дөнгөж монгол хэлээ сураагүй байх ч юм уу их хэлээ сураагүй байхад хэтэрхий хэл сурах гэж бас бити хичээгээрээ. Яг гэвэл юм болгоны суурин сайн байж цаашаага ингээд суурин сайн байж цаашаага ингэж өөрийгөө аягүй сайн босгон байгуулдаг. Тэгэхээр ямар ч хэлийг сурахад бол хамгийн түрүүнд эхлээд юу чухал? Суурь чухал. Тэгэхээр суурь нь юун дээрээс үндэслэх вэ гэхээр англи хэл дээр биш, таны хэл дээр үндэслэлдэг. Тэгээ эндээс чихний бөглөө гэдэг яг ойлголт нь юу вэ гэхээр тэр олон жилийн хугацаанд Cartoon Network сувгийг ингээ үзсээр хагаад миний ингээд чих онгоож эхэлсэн байхгүй. Би үүнийг бас маш олон хүмүүсийн жишээн дээрээ сонсч байсан л да. Гадаад руу явж исэн хүмүүс ч юм Америкт очисон хүмүүс ч юм Европт очисон хүмүүс ч юм эхний 6 сар ерөөсөө хэл сурахгүйсэн. Тэгээд 6 сарын дараагаас энэ хүмүүс ч юм бас ингэж яриад байгаа юм байна. Энэ нь ингэсэн үг юм байна. Би энийг ингэж хийх нь бол би ингэж яах хэрэгтэй юм гэх мэтчлэн тэр хүмүүс ойлгодог. Тэгэхээр ганцхан англи хэл биш бас гадаад хэл сурахтай ч гэсэн хүмүүс аливаа улс орнд орчинд нь очиж соёлд нь дасан зохицсны үндсэн дээр тэр хэлийг илүү их ойлгох магадaltaй байдаг. Тэгэхээр хамгийн түрүүнд сонсох чихнийхээ бөглөөг сонс. Англи дуу сонс. Англи кино үз. Англи хэл дээр субтайтлтай болж өгөл кино үзвэл их үр дүнтэй арга байдаг. Ер нь бол бас миний энэ пэйж хуудас дээр энэ орчуулдаг энэ бичлэгүүд ч гэсэн би яага субтайтлтай хийд юм бэ гэхээр яг хөө мэдээж би бол мэргэжлийн дуу оруулагч хүн биш. Надад энэ бичлэгүүд ингээд дууг нь оруулж өгөөч гэсэн хүмүүс маш олон тийм санал тавьж ирсэн. Тэгвэл айгүй гоё байх юм байна гэдэг. Тэгээ би бодож үзсэн л дээ бас дуу оруулж үзвэл бас яад юм бэ гэж бодсон чинь яг дуу оруулах гэхээр би мэдээж мэргэжлийн дуу оруулагч жүжигчний сургууль төгсөөгүй. Тэгэхээр би ийм чанаргүй бүтээл хийгээд мэргэжлийн дуу оруулалт ингээ хийгээ оролдох юм бол 4 жил дээр сургуулийн төгссөн хүмүүсийн хувьд бол маш том доромжлол болно шүү дээ. Тэгээ би болсон нэгдүгээр. Хоёрдугаарт ер нь бол зүгээр субтайтлтай кино үзүүлсэн дээр юм. Яг л миний бичлэгээс үзэж байгаа хүмүүс ч бас тодорхой хэмжээгээр англи хэлнийхээ чадварыг бас дээшлүүлэх юм байна гэж би бодсон байхгүй юу. Тэгээ тэр хүмүүсийн ингээд чихэнд нь хоногшиж эхлэв шүү дээ. Үздэг бичлэг одоо урам зориг авдаг тэр мотивашн одоо юу гэдэг те видео бичлэгүүдээс. За хоёрт нь болохоор мэдээж хэл гэдэг бол сэтгэлгээ юм. Хэл гэдэг бол сэтгэлгээ. Тухайн хэлээр ярина гэдэг тухайн орныхаа хэлээр та сэтгэж сурах шаардлагатай байдаг. Жишээ нь англи хэл дээр маш олон жоок болон тийм инээдтэй зүйл байдаг л та. Тэгээ тэрийг нь яг махчлаад монгол хэлнээ орчуулахаар амар утгагүй авцалтаагүй сонсогдож эхэлдэг. Одоо би жишээ нь одоо монгол хошигнолыг ингээд өөр орны хэл дээр ярьж үзсэн чи ерөөсөө хүн инехгүй байгаа байхгүй. Тэгээ яг ямар хошигнол хэлж байсан бэ гэхээр манай монголд ч одоо дээр үед микрийн жолооч нар их ярьдаг байсан шүү дээ. Нөгөө нэг зам дээр байдаг нэг хурд сааруулагч. Тэгээ тэр хурд сааруулагчаар ингээд явж байгаа нөхцөл хүмүүс машиныхаа хурдыг тохируулдаг. Микрийн жолооч нар яг юу гэж ярьдаг байсан бэ гэхээр тэр микрийн жолооч нар үхсэн замын цагдаа гэж нэрлэдэг байсан хурд сааруулагчийг. Тэгээ би тэр хошигнолыг бас өрмийн хэл дээр ярьж үзсэн. Бас англи хэл дээр гадаад тоогт ярьж үзсэн л дээ. Гэхдээ ерөөсөө наад чи инээдтэй юм алга байна гэж надад хэлж ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээрээс яг юу хэлдэг вэ гэхээр тэр хэл гэдэг тухайн орны сэтгэлгээ гэсэн үг. Тэгэхээр та англиар ярьж сурахын тулд та англи хүмүүс шиг сэтгэж сурах хэрэгтэй болно. Америк хүмүүс шиг та бас сэтгэж сурах шаардлагатай болдог. Тэгэхээр тэр хүмүүс шиг сэтгэж сурах шаардлагатай хамгийн гол зүйл нь тэр хүмүүсийн соёлд нь суралцах явдал юм аа. Тэгэхээр та англиар ярихдаа монгол хэлээ ерөнхийдөө бол монгол хэлний өгүүлбэрийн бүтцээр нь ерөөс авахгүй шүү дээ. Англи хэлний өгүүлбэрийн бүтэц монгол хэлнийхээ хувьд бол тэс онтой байдаг. Тэгэхээр тэр орны тухайн орны хэлээр нь ерөөсөө сэтгэж сурах хэрэгтэй гэсэн үг. Тэр яг гадаад хүн шиг сэтгэнэр гэсэн үг. Тэр гадаад хүн шиг сэтгэхийн тулд яг тэр орны өөх түүх соёл тэгээ дээрээс нь тэр орны нутаг орны байц зан харилцаа зан заншил юу гэдэг тэр бүхнээс нь суралцж хүмүүс тэр хэлийг илүү өөр дүндээ сурах арга байдیں۔ Нэг 10 жилд байхад ч гэсэн манай багш нар
байт юм. Гадаад дуу муу айгүй их сонсгож гадаад дуу муу сургадаг байсан. Тэгээ эргээд тэр гадаад дуунаас суралцнаа гэдэг чинь бас дуу хөгжим гэдэг чинь өөрөөсөө бас соёлыг нэвт шингээсэн байдаг байсан. За гуравт нь хэлийг зөвхөн сурах биш хэрэглээгээ болгох хэрэгтэй. Та яг ямар нэг хэлний курс дамжаа төгсөөд ч юм уу англи хэлийг төгс эзэмшнэ гэвэл шал худлаа. 3 сарын сургалт 1 сарын сургалтанда та эзэж англи хэлтэй болохгүй. Энийг бол би танд баттаа хэлж өгье. Би англи хэллийг би 1 өдрийн дотор сураагүй байхгүй. Тэгэхээр хэл сурна гэдэг чинь 1 өдрийн доторх өөрчлөлт биш. Насан туршдаа та суралцах ёстой. Өнөөдөр ч гэсэн би англи хэлийг өдөр тутамдаа би хэрэглээгээ болгодог. Жишээ нь альва нэгэн зүйлийг би яг яаж хийх вэ гэдэг юм шууд гуглдэг ч юм уу. Эсвэл YouTube дээрс маш олон туториалуудыг хүмүүс үздэг шүү дээ. Тэгэхээр тэндээс чинь дандаа англиар ярьдаг учраас тэндээс бас суралцж байгаа байхгүй юу. Надад ч гэсэн англи хэлэн дээр мэдхгүй үгнүүд бас зөндөө байгаа. Тэглээгээд би англи хэлийг дутуу сурсан гэсэн үг биш. Зүгээр англи хэл хэрэглээ болсон нөхцөлд хэрэглээ болгож хэвшүүлэх нь чухлаа. Хүн ер нь хэлийг бол ерөнхийдөө бол насан туршдаа суралцдаг шүү дээ. Би ч гэсэн англи хэлийг ямар нэгэн бичлэг оршуулгахдаа ч юм уу тойл бичгийг бас ашиглана. Заримдаа монгол хэлний тойл бичиг хангалтгүй байхад англиас англи руу хэмээх бас тойл бичиг бас байдаг. Тэр тойл бичгийг ашиглахаар тэр үгний илүү том утгыг ерөнхийдөө ойлгох жишээтэй. Тэгэхээр та англиас сурах гэж бол өдөр тутмынхаа л хэрэглээгээ болгох хэрэгтэй та англи хэлийг. Тэгэхээр таны өдөр тутмын хэрэглээ яг юу юм? Компьютер хэрэглээ, интернет хэрэглээ, таны гар утасны хэрэглээ. Энэ бүгдээс та англи хэлтэй байх шаардлагат гарч байгааз. Тэгэхээр та яг тэндээс мэддэг чаддаг хүнээс энийг орчуулад өгөөч гэж бусдаас гуйхын оронд яагаад та өөрөө оролдож болохгүй гэж тэр үгийг та славараас ч юм уу эсвэл тойл бичгээс ингээ хараад энэ үг яг юу гэж байгаа юм болоо гэд утгыг ингэж оролдож үзэх тэр хүчин чармаалт хичээл зүтгэлээс та англи хэлийг бас сурах маш том боломжтой байдаг. YouTube-ээс англи хэлээр бичлэг үзэж болно, дуу сонсож болно, кино үзэж болно. Мөн өчнөө олон киноны сайтууд байдаг. Гэхдээ бид нар өөрсдийн залхуу байдлаас болоод бид нар бүгдийг дандаа амарчилж харахыг хүсдэг. Тэгэхээр хамгийн гол зүйл юу вэ гэвэл та хэл сурж байхдаа хэрэглээгээ болгож байхдаа дандаа субтайтлтай кино үзээрэй гэж би танд зөвлөе. Киногоор англиар сурах гэдэг курс дамжаач бас байдаг баг. Тэгэхээр англи хэл бол таны хувьд ердөөсөл хэрэглээ болох хэрэгтэй. Ойлгохгүй ч гэсэн CNN-ыг ядаж өдөрт 10 минут та сонсоод үзээд үз. Тэгээд та 6 сарын дараа ингээ өөрийгөө ажиглаад үзээрэй. Таны нөгөө нэг мэдээлэл авдаг 2 сувг чих нүд хоёр чинь тэр айл хэдийн хадгалсан байдаг. Тэгэхээр танил үг сонсогдож эхлэхээр хүн тэрийг илүү их ой тогтоолтонд тогтоож авах боломжтой байдаг. Хүүхдүүд яагаад англи хэлийг 10 жилдээ илүү сайн сураад байна вэ гэхээр картун натыг сураад байна гэхээр тэр чинь хоногшиж байгаа байхгүй. Тэгэхээр та хоногшуулах хэрэгтэй байдаг. За бүр та дунд төвшнийх юм уу агсан төвшнийх бол зүгээр англи хэл дээр ном унших. Ер нь би өөрийнхөө пэйж хуудас дээр яаж байгаа ч юм уу бүх бичлэгийг би гадаадаас авдаг. Би өдөрт баг заримдаа 2 жилийн өмнө жилөө лекц сонсдог байхдаа дандаа гадаад хэл дээр би лекц сонсдог байсан. Тэр юун дээр. Тэгээ ингээ явсаар хүний чихэнд бол тэр юунууд ч хоногшдог юм байл л дээ. Тэгээ мөн түншлэн онлайн сургалтуудад хамрагдахтаа ч гэсэн англи хэл дээр би онлайн сургалтуудад бас хамрагддаг байсан. Тэгээд эндээс өөрийнхөө олж авсан мэдлэг болон мэдээллийг боловсруулад өөрийнхөө пэйж хуудас дээр ерөнхийдөө тавьдаг байсан. Ер нь тэгэхээр хүний хамгийн сайн суралцах арга барил бол бусдад хуваалцах, мөн хэрэгжүүлэх явдал байдаг. За дөрөвт нь хэл гэдэг бол таны хүсэл сонирхол. Хэрвээ та хүсэж л байвал сурна, хэрвээ та хүсэхгүй бол хизээч англи хэл сурч чадахгүй. Харин бас энэ дээр өөрийгөө сурах гэж битгий их хүчлээрэй гэж байна. Заримдаа хүн буруу арга барилаар сураад байгаа хүмүүс бэ штэ. Хэрэгцээг амар олон славаар тойл бичигээд юу гэдэг өөрийнхөө амьдралд хэрэглэгдэхгүй үгсүүдийг ингэж жагсааж бичээд тэрийг ингэж цээжлэх гэж оролддог. Гэхдээ үг гэдэг чинь өгүүлбэрт орж иж утга нь өөрчлөгддөг гэдгийг тас эндээс бас битгий мартаарай. Тэгэхээр тухайн хэлээ сурах гэж байвал та тэр өгүүлбэрээр нь айл болох цээжлэх хэрэгтэй. Жишээ нь юу гэж хэлдэг юм бэ? Энэ дэр маш олон
жишээ авч болно л та. Өгүүлбэрээр байж нэг утга илэрхийлдэг үг гэж байна. Тэгээд нэг үг гэхэд маш олон утгыг бас илэрхийлдэг байна. Тэр яг энэ дээрээс та өгүүлбэрийг үгийг биш харин нэг өгүүлбэр болгож ер нь цээжлэх хэрэгтэй. Хэлц үг. Тэ? Юу гэдэг нь хар ярианы бас үгнүүд байдаг шүү дээ. Америкийн нөгөө нэг харуудын ярьдаг англи хэл байдаг л да. Тэрийг болохоор slang гэж ерөнхийдөө нэрлэдэг. Тэгээд тэр slang гэдэг нь бол яг ямар ч утга байхгүй. Бараг өөрсдөө тэндээс англи хэл зохиодсон юм шиг. Жишээ нь I ain't got no beef man гэж ярьж байгаа байхгүй. Надад ямар ч үхрээ мах байхгүй гэж шал утгагүй сонсогдож байгаа. Beef гэдэг чинь үхрээ мах гэсэн чинь slang буюу харуудын дээр англи хэлнээс нь болохоор тэр надад ямар ч асуудал байхгүй хөгшөө гэсэн утгатай. Тэгэхээр энэ дээрээс яг юу харагдаж байна? Үг гэдэг маш олон утгыг илэрхийлэх боломжтой байгаа зү. За тэгээд мэдээж хэл сурахад бол will power буюу хүсэл эрмэлзэл гэдэг зүйл айгүй их тань нөлөөлнө. Хэрвээ та хүсэл эрмэлзэлтэй бол та хэлийг сурна. Хэрвээ танд сонирхол байвал та сонирхолтой хөтлөгдөж түүгээрээ та хэл илүү хурдан сурах магадaltaй байдаг. Хэрвээ та сонирхолгүй бол та юу ч сурч чадахгүй. Тэгээд үүн дээрээс бас нэг судалгаагаар нэг юу яаж үзэхэд сониуч зантай хүмүүс айгүй хэлийг айгүй амархан сурдаг гинэ ер нь. Тийм сониуч зантай шинийг эрэлхийлдэг энийг мэдчих юмсан тэрийг олоод ойлгоод авчих юмсан гэсэн тэр хүмүүс болохоор хэлийг айгүй сайн сурах магадaltaй байдаг. Тавт хэл сурахад нээлттэй байх хэрэгтэй. Өөрөөсөө маш ичихгүй байх хэрэгтэй. Монголчуудын нэрлэхүү зан хэл сурахад бол танд маш том асуудал болно шүү. Нэрлэхүү зангаа хаях хэрэгтэй. Гэхдээ манай монголчууд бол хэл сурах аягүй сайн чадвартай гэж үздэг юм лээ. Учир нь манай монгол хэлэнд хэцүү дуудагддаг аваа ихшгүүд хоолойны угаар дуудагддаг үгнүүд маш их байдаг. Тэр үгнүүдийг ерөнхийдөө бол гадаад хэл дээр хэлэхэд аягүй хэцүү байдаг шүү дээ. Ямар санд нэг Европт сурдаг байхад чинь миний нэрийг ерөөсөө үсгэлж хэлж чаддаг байгаагүй хүмүүс. Мөнх жаргал. Тэгээд тэр мөнх жаргаал гэдэг хэлэхээр нөгөө хүмүүсний бүр хацаж мацаад төгдөрч мөглөө мөнх жаггаа юу ч үгүй тий. Тэгээ хэлдэг байсан байхгүй. Тэгээ би яшиг зүгээр нэрнийхээ эхний үсэг тэгээ дунд үсгээр нийлүүлэл MJ. Яг энэ ах миний бас багын л хочлолтой. Тэгэл би ерөөсөө тэгж дууддаг байсан. Тэгдэг бас яг нэг MJ л гэж дууддаг байсан. Тэгээ хэрвээ та гадаад хүн байсан бол бас монгол хэл сурах гэж бас үлээл үзсэн шүү дээ. Англи хэл гэдэг бол таны бодсноос хамаагүй амархан хэл. Тийм хэцүү биш бас. Та хэрвээ англи хэл сурмаар бол нэрлэхүү зангаа хаях хэрэгтэй. Буруу зүрүү дуудсан ч ичгүүгээр яриад байх хэрэгтэй. Учир нь алдаа гаргаж байж бидний тарих бодож эхэлдэг гэж байгаа байхгүй юу? Мөн тарихаа хамгийн сайн ажилуулах арга бол юмыг хамгийн сайн сурахаар алдах байдаг гинэ. Гэхдээ дахин алдаа тэрийг ингээд баталгааж болох. Тэгэд алдаж жагаад нэг өсөндөө юу яах хэрэгтэй. Тэндээсээ одоо хүн арга барилаа сурч авдаг гинэ. Та одоо нэг удаа шалгалт өглөөгөө бэлдэж байгаа нэг удаа шалгалт өгөх биш. Шалгалтанд орохоос өмнө өөрөөсөө 10 удаа тест авах хэрэгтэй гэдэг гэж байгаа юм. Тэгэхээр хүний тарих илүү ингэж тэрийг тогтоох магадaltaй байдаг гинэ. Тэгэхээр энэ дээр бас хэл сурахад ч гэсэн бас юу яахгүй алдаатай үгнүүд хэлэх ч гэсэн алдаагаа залруулж байх нь бас аюул их чухал байдаг. Ер нь бол англи хэл дээр бол бид нар өөрсдөө яг ямар дуудлагатай ямар үг авиатай гэдгээс юу хичих ямар шаардлага байдаггүй. Өнөөдөр яг англи хэлний маш олон аялгууд байдаг. American English гэж байна. Тэгмүүд Америк аялга гэдэг дотроо бас маш олон өмнөдийн аялга тий хойд зүгийн аялга гэдэг янз байдаг. Хойд зүгийнхаа Нью-Йорк, Вашингтон юу гэдэг. Би тэгтээ Америкт амьдарч үзээгүй шүү. Тэгээ би багасаа энэ YouTube, интернет янз янзын бичлэг үзээ, кино маань үзээд эндээс яхад бас тодорхой хэмжээний тэр соёлын ойлголтыг олж авсан. Гэхдээ тэр соёлын ойлголтыг олж авч байхдаа бол Google дээр юу н гардыг штэ нөгөө нэг зэрлэг өрнөж билүү Cowboy-тэй кино маань дээр нэг айгүй сонин аялга маялгатай. Жишээ нь how are you гэдэг үг байвал howdy гэдэг юм уу те. Тэр энэ чинь аялга нь өөр байгаад байгаа зү. Тэнгүүд нь Британи аялга яг ямар вэ? Америк аялгаас тэс онтой. Жишээ нь Angular the path гэдэг үг байлаа гэхэд тэр чинь зам буюу жим гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр үг нь болохоор Британи аялгаар the path гэж ингэж ялгагдчихж байгаа. За тэгэл эндээс тэр инэтгэгүүдийн аялгыг бол яриад ч хэрэггүй. Хүмүүс бас их шоолж моолж яриад идэг. Инэтэг аялга гэж бас ондоо байдаг. Инэтэг ч өөрөөсөө Английн колонисэн улс байгаа шүү дээ.
Тэгэхээр өөрийнхөө хэл сурж байхдаа өөрөөсөө нэрлэхүү зангаа авч хаях хэрэгтэй, өөрөөсөө ичих хэрэггүй, буруу зөв дуудаж байсан ч гэсэн тэр алдаагаа байнга залруулж байх нь маш чухал байдаг. Тэгээд нөгөө нэг энэ харууд болон энэ Африкийн хүмүүс бас аягүй сонио айлгаар ярьд юм лээ. Мөн дээрэс нь ялангуяа Нижерийн харууд ч байд юм. Тэд нар бас өөрсдийн гэсэн англи хэлтэй байд юм лээ аягүй сонио. Яг миний юу гэж гэсэн. Жишээ нь би ирж байна бол I'm coming биш. I'm come now ч гэдэг юм уу тийм сонио айлгаар ярьдаг. Waiting day happen ч гэдэг юм. Тэр нь одоо юу гэсэн үг? Хүлээж байгаа өдөр ч. Гэхдээ тэр нь хүлээж байгаа өдөр юу вэ гэж байгаа. гэдэг юм. Яг тийм үгтэй байдаг. Тэгэхээр өөрийнхөө аяллага юм уу буруу зургуудаас өрөөс ичих хэрэггүй. Хамгийн гол нь өөрийгөө илэрхийлж сурах нь аюул чухал байдаг. Хэл гэдэг чинь өөрийн илэрхийлэмжтэй. Биеийн хэлэмж гэж байдаг бол ярианы хэлэмж чинь өөрөө хэл болчихж байгаа. Тэгээ ер нь бол гадаад хүмүүс ч гэдэг юм уу ингээд нээлттэй хүмүүс бол таны аяллага болон тэр юу гэх юм бол засаал өгдөг юм байлээ. Тэгээ нэрлэхүү зан дээр бас тий нэрлэхүү зангаалаа ер нь авч хаях хэрэгтэй. 6 хэл сурахад мэдээж орчин нөлөөлдөг. За энэ бол зайлшгүй. Магадгүй та Америк юм уу эсвэл Англид очисон байлаа гэхэд адаглал дэлгүүр орж та талхаа авахтаа худалдагчид нь хүсэж байгаа зүйлээ ойлгох гэж айгүй хичээн штэ. Одоо юу гэж хэлдэг юм бэ? Манай монголчууд ч айгүй их тохой зан ажиж хэлдэг штэ. Тэ. Тэгээ тухайн орчин хүмүүс соёлд насаад ирэх хүн хүссэн үсээгөө хэлийг сурдаг. Гэхдээ бол миний ойлгосноор бол Европт идэх хүмүүс бол ихэнх нь англи хэлтэй байх магадaltaй гэдэг юм лээ. Ягаад гэвэл англи хэл гэдэг бол өөрөө латин хэлний суурьтай. Англи хэлний үүсэл гарал ер нь хөгжсөн төвөгч юм бас аягүй сонин штэ. Герман хэлнээс үүсэлтэй. Жишээ нь герман хэл чинь англи хэлний яг суурь нь болж өгсөж байсан. Тэгээ тэн дээрээс нь ахуулаад англи хэлэнд маш олон нөлөөллүүд орж ирж байсан. Тэр нөлөөлөл нь болохоор энэтхэг хэлнээс авсан үг, Аз хэлнээс авсан үг, тэгээ дээрээс нь герман хэлнээс авсан үг. Жишээ нь англиар my name is миний нэр гэдэг бол намайг хэн гэдэг гэж хэлдэг. My name is. Тэгвэл герман хэлнээр my name is гэж хэлж байгаа тийм. Гэхдээ маш олон ижил тустай үгнүүд бас байдаг. Тэгэхээр та хэл сурахад орчин нөлөөлөхөд бол янз бүрийн хэлний сургалт ч юм уу юм. Гадаад бэлтгэгддэг хэлний сургалтууд бас аюу их үр дүнтэй байдаг. За ядаж орчин яавал нэг англи найзтай болох гэдэг хүмүүс бас маш олон байдаг л дээ. Тэргээр ингээд видео колл мод чатаар ингээд ярилцаад хэлнийхээ чадварыг ингээд дэвшлүүлдэг хүмүүс бас байна л да. Тэр бол маш үр дүнтэй харин. Тэр орчин гэдэг зүйл дээр та хэрэглээ болгож тэр орчин үүссэн шүү дээ. Тэр хэрэглээг яг яаж бий болгох вэ? Ер нь бол өөрийнхөө хайж ирж байгаа зүйл дандаа англи хэл дээр хай. YouTube-с маш олон бичлэг үз, бичлэг сур, дандаа субтайтлтай юм үз. Тэгээд ахын бол тэр хэл гэдэг чинь өөрөө давтамжтайгаар юм. Тэгээд үйлдэлсэн цаг дээр та дүрмэн дээр ач холбогдох хэрэгтэй байхгүй юу? Дүрмэн дээр хэл сурах 100% боломж байлаа гэж бодоход түүний 80% дүрм биш шүү. Түүний 80% нь таны одоо яриад байгаа тэр дадлууд, зуршлууд эсвэл хэл сурж байгаа тэр орчин хичээл мэрмийн сургуулалт байдаг. Тэгэхэд үлдсэн жоохон хувь л дүрм байдаг. Тэгэхээр бид нар дүрмээр ярихаас илүү өөрийгөө илэрхийлж ярих нь илүү чухал байдаг. Тэгээд долоот нь мэдээж гадаад хэл сурахад бол их хэлээ хүн маш сайн эзэмшсэн байх хэрэгтэй. Тэгээд би бол маш олон жил англи хэлийг үздэг гэсэн. Тэгэхээр баг 1-ээс 4-р анги тэгээд одоо баг хэд ихэрч ер нь бол англи хэл багасаа хавлал миний яг 2 дахь хэл буюу яг суур хэл болж өгч ирсэн болохоор би англи хэлийг бол аягүй сайн мэдээд ерөнхийдөө бол ойлгодог байсан. Гэсэн чинь яг одоо ингээд 5 жилийн өмнө ингээд энэ 6 жилийн өмнө ингээд яг бичлэг хийгээ субтайтлтай ер нь яг ийм бичлэг хийвэл аягүй сонирхолтой юм байна гэсэн бодол төрж ирсэн. Тэгсэн чинь би тэр үед бичлэг ерөөсөө орчуулж чадахгүй байсан. Яагаад гэвэл миний монгол хэлний чадвар бас аягүй тодорхой хэмжээгээр дутмаг байгаадсан. Тэгэхээр бүгдийг ингээд англи хэл дээр уншиж судлаад ингээд явсаар байгаа түүний тархич өөрөө нэг загварт л орчт юм байл л дээ. Тэгэхээр эхнийх нь их хэлээ удаан сурч их хэл дээр монгол хэлээ маш сайн сурж иж та гадаад хэлийг маш сайн сурах боломжтой. Надад нэг жишээ тайлбарлахад 6 жилийн өмнө яг анхны хадмал бичлэгээ ягаад өөрийнхөө профайл буюу Facebook дээр тавьж үзсэн. Тэгсэн чи тэр хүмүүст нь бөөн шүүмжлэлт доогдох уу. Яг миний нэг Facebook-ийн найз бид одоо ч найз л дээ. Чаваста махчлаад орчуулж хөөх юм өөрхийг комент биччихлээсэн. Яг тэгээд тухайн үед нэг жоохон эмзэглэл өнгөрсөн ч гэсэн тэгэл хайсан л та.
Тэгээ хайж байгаад яг сүүлийн яг 2 жилийн өмнөөс эрчимтэй ингээд бичлэг орчуулж эхлэв. Тэгээ би ер нь монгол хэлний өгүүл бүр утга зүй найруулга тэгээд ер нь монгол хэл дээр маш их зүйл яг унших хэрэгтэй юм байна гэж би боддог. Гэхдээ ер нь би амьдралынхаа баг ихэнх хувь дээр дандаа интернетээс дандаа тодорхой мэдээлэл аваад тэрийг ерөнхийдөө боловсруулахдаа дандаа англи хэл дээр мэдээллүүдийг айгүй их авдаг байсан юм билээ. Тэгээ ер нь монгол хэлний найруулга зүй ер нь надад дутагдж байсан юм байна гэж ойлгосон байхгүй. Тэгээд та хэлээ сайн сурыг үл их хэл дээрээ зөв ярьдаг байх хэрэгтэй, зөв алдаа мадаггүй бичдэг байх хэрэгтэй, ном маш сайн уншдаг байх хэрэгтэй. Яг тэгвэл ямар ч гадаад хэлийг сурсан гэсэн таны их хэл чинь суур болж өгдөг шүү. 8. Дүрмээр биш, энгийн зүйлээс ихэл. Яг зөв. Дүрм хэрэгтэй ч их ач холбогдол битгий үг. Би та түрүүн хэлсэн. 26 цагаар та өнөөдөр ярихгүй. Энэ шаардлагатай гэвэл шаардлагатай. Хэрвээ та англи хэлний багш болмоор байвал та 26 цагийн дүрмийг маш сайн сурах хэрэгтэй. Бусдад англи хэл заамаар байвал энэ дүрм бас маш шаардлагатай. Гэхдээ огт дүрмгүй ярина гэсэн энэ ойлголт биш шүү. Одоо ч гэсэн миний бас алддаг дүрмүүд байгаа шүү дээ. Тэглээгээд би англи хэлдээ муу гэсэн үг биш. Бас энгийн үг хэллэгүүд цээжлэх хэрэгтэй. Тэгэл ерөнхийдөө бол хэлээр ярилааг бол хүндэл өөрийгөө айгуу сайн илэрхийлж ойлгуулж чадчихвэл тэгэл болоо гэсэн. Хамгийн гол нь таны англиэл сурах байгаа зорилго чинь яг юу юм бэ гэсэн тэр л хамгийн чухал. Яг ямар зорилготой. Зорилго бас их чухал, хэл сурах зорилго. Миний ингэж олон жил юу ажилласан, англиэл сурж исэн. Тэгээд англи хэл дээр ингэж юу ажилласан болохоор би сурхаасаа илүү өөрөө айгүй их тийм хэрэглээ болгож байсан учраас илүү үр дүнтэй байсан юм болов уу гэж би боддتي. Тэгээд 10 жилийн манай сонгоны анги гэхэд англи хэлний бүх дүрмийг 5 жил багтаад заасан. Тэгэхээр 5 жил гэхээр өдөрт 7 хоногт 2 цагийн хичээл орно гэхээр та бодоод үзтээ хэр их урт хугацаа тэнд зарцуулж шаардагдсан байж болох вэ? Тэр олон жилийн мэдлэгийг яаж та 3 сарын курс дамжаантаа сурах вэ те? Харин курс дамжаа хамгийн сайн курс дамжааг үл танд арга барилыг л өгдөг байх хэрэгтэй. Цаашаа өөрөө бие дааж сурах тэр арга барилыг л хөвшүүлээ сурчих юм бол та цаашаа англи хэлийг өөрөө биеэ дагаад сурах боломжтой байдаг. Би танд яг нэг зүйлийг хэлье. Намайг Солонгост байхад би солонгос хэлийг би өөрөө бие дааж сурч байсан шүү. Гэтэ би одоо ч гэсэн солонгос хэлийг сурчлаа байгаа л да. Яг энэ дээр мэдээж орчин нөлөөлөл хүмүүс бас хүмүүстэй ярилцж бас сурна. Тэгээ хан зүсэг сурна, ханзаар уншиж бичнэ гэдэг гих мэт чи олон зүйл байгаа. Гэтэ би өөрийгөө солонгос хэлтэй гэж би хэлэхгүй. Ягаад гэвэл солонгос хэлний мундаг ярьдаг. Өчнөө олон жил яриад сурсан хүмүүсийн хажууд бол зүгээр л энгийн ойр зүрийн зүйлээр л өөрийгөө илэрхийлж сурсан. Гэтэ хамгийн гол нь тэр дундаас уншиж бичих нь бол надад бол хамгийн том ололт бас амжилт байдаг байсан шүү. Ялангуяа өөрийгөө ойлгуулаад уншиж бичээд чиглэл аваад газрын байршил тийш явахад яг яах вэ? Хүнээс юм асуухтаа яг яах вэ? Хүмүүстэй яаж харьцах вэ гэдэг энэ бүхэн соёлыг л сурах нь аюу чухал надад санагдсан. 9. Хэлийг дадал болтлоо хөгжүүл. Яг зөв дадал. Ерөөсөө маш олон цагийн шургуу хөдөлмөр хэрэгтэй. Өдөр тутамдаа англи хэл үздэг байх хэрэгтэй. Өдөр тутамдаа англи хэл хэрэгэлдэг байх хэрэгтэй. Зас сайжруулдаг байх хэрэгтэй. Тэгээ яг үү та өнөө маргааш та Yelts юм уу TOEFL бэлтгээгүүл бол бага цагаар өдөр болго англи хэлээр сургуульд хийж болно л та. Гэхдээ энэ хамгийн чухал зүйл нь бол маш сайн багш байх хэрэгтэй. Энэ бол хамгийн эхний одоо юу гэдэг 6 сар ч юм байт юм уу ер нь эхний 1 жилдээ ер нь англи хэлдээ та өөрийнхөө цаг завыг зарцууллаа гэж бодоод арга барилал сурах нь гол шүү. Яг өөртөө тохио хэрэгжүүлэх. Тэгээд нэгэнд арга барилаа та сураад авсан бол өдөрт 30 минут эсвэл 7 хоногт 3 цагаар ч юм уу зүгээр хичээлдэг тийм дадалтай болох хэрэгтэй англи хэлээр. Эсвэл нэг гадаад найзтай ч юм уу ингэж ярьдаг дадалтай болох хэрэгтэй. Тэр хэлээр ярьдаг. Эсвэл ном уншдаг дадалтай ч үт юм уу тийм. Юу яг энэ хэлтэй холбогдсон энэ хэлтэй чиглэлсэн тэр зүйл авах хэрэгтэй. 10. Хэл сурах хамгийн сайн арга барилыг та өөрөө л олно. Танд 1000 сайн багш шилдэг сургууль байсан ч бүх зүйл танаас шалтгаална гэдгийг би танд баттай хэлье. Би үүн дээр бас
түрүүн ярьжсэн хүсэл эрмэлзэл байхгүй л бол та хэл сурч чадахгүй. Багш нар хүнд яад юм арга барилын зааж өгдөг. Үндсэн суурийг нь тавьж өгдөг. Харин тэр суурьасаа босгосон суурьасаа та өөрийгөө цааш нь хөгжүүлж явдаг байхгүй. Тэгэхээр та өөрийгөө хөгжүүлэх нь бол бас чухал байна шүү дээ. Тэгээ хамгийн чухал асуулт бол яах гэж би яг англи хэлийг сурж байгаа. Англи хэл сурвал надад яг ямар ашигтай юм. Гэхдээ бид яагаад таныг англи хэл сурах шаардлагатай гэдгийг би сая энэ подкастын хамгийн ихэнд нь тань тайлбарлаж өгсөн байгаа. За тэгээд миний хувьд англи хэл дээр суурилж өрмийн хэлийг аягүй сайн сурсан. Тэгээд яг герман хэлийг би нэг 2 сарын хугацаанд бие дааж суралцж байсан. Гэхдээ би герман хэлийг бол сурч чадаагүй. Яг тэгвэл тэр дунд надад солонгос хэл сурах шаардлага гарсан учраас би тэрийгээ суралцаад явсан. Гэхдээ яг удахгүй герман хэлийг ч гэсэн сураад эзэмшээд явна гэсэн бодолтой байгаад байгаа. Би бол ерөнхийдөө бол герман хэл сурсан ч юу ч миний герман үнтэй нэг 10 өгүүлбэрээр ярьж үзсэн. Зүгээр ихний анхан шатаар. Яг сонирхолтой л идэв юм лээ. Яг миний хобби л байдаг. Гэхдээ би герман хэлтэй хүн биш шүү. За 11. Хобби юм шиг хөгжүүлээ. Арга барил байсан хэл гэдэг бол таны хобби байх хэрэгтэй. Хүн ер нь хичээхээс хүнд мэдээж хичээл зүтгэл чухал. Гэтэ хичээл зүтгэлээс илүү хамгийн нэг хүний урагш хөдөлдөг зүйл бол хобби. Хэрвээ хэл сурах нь таны хобби бол та зүгээр төвөггүйхэн ямар ч хэлийг сурчдаг. Тэгээ ер нь бол хэлийг бол айгүй тийм хөгжилтэй аргаар хүмүүс сурдаг юм байл л дээ. Тэгээд дуу мó тий бас хошин шог үзсэгч байд юм уу тий. Эсвэл одоо тэр тоглоом байд юм уу. Эсвэл одоо юу гэдэг янз бүрийн л харгал байна л да. Ер нь хобби шиг хөгжүүлэх. Тэгээд 12-т нь чангаар ярих дасгал бас сонсох дасгалуудыг сайн. За сонсох дасгалыг бол би түрүүн танд хэлсэн. Маш олон юм сонсох хэрэгтэй, дуу сонсох хэрэгтэй, гадаад хэл дээр бас кино үзэх хэрэгтэй юм байна гэж хэлсэн дээ. Тэгээ бас ярих дасгал дутагдаад байдаг байхгүй. Тэр ярих дасгалыг яг яаж хэвшүүлэх вэ гэхээр энэ бас нөгөө түрүүний ярьсан дадал дээр бас холбогдож өгж байгаа. Гар утсаа ашиглаад өөрийнхөө дууг бичиж үзэх хэрэгтэй. Тэрийгээ сонсдог байх хэрэгтэй өдөрт 5 минут ч юм уу тий 3 минут ч би яг энэ дуудлагыг яг цэвэр хэлж байна уу? Би яг ингэ чөлөөтэй ярьж байна уу? Эсвэл нэрэ тэнэг хүн шиг толинд харж байгаа өөрөө өөртөө англиар яриад үз зүгээр. За яг зарим хүмүүс нь таныг галзуул гэж бодох л байх л та. Тэгэхээр энэ чухал биш ээ. Яг тэгвэл ихэнх хүмүүс хэл сурсаар цаашаа илэрхийлэх нэг тийм дутагдал үүсээд идэг. Тэгсэн чинь тэр илэрхийлэх дутагдал нь болохоор тэр хүн тэнэгтэй биш байгаад байгаа байхгүй юу? Яг тэгвэл тэр хүн зөвхөн бүхнийг ингэж мэдээллийг гаднаас авч ингэ сонсч байсан байна. Тэгээ цаашаа хэрэгжүүлэхээр өөртөө ихтэй байдал нэгдүгээр дутагдаж байгаа. Өөртөө итгэлгүй бол та хэл сурах бай. Хоёрт өөртөө ихтэй байдлаас гадна тэр хүний тарих нь ярихад хөгжөөг байхгүй. Яг тэр англи хэл дээр ярьж сураагүй. Тарих төв мэдрэлийн систем хүний хэлний хэл зүйтэй холбогдож тэрийг ингэж гадагшаа ярьдаг байхгүй. Тэгэхээр тэр дадал юм уу тэр дасгалыг хийгээгүй учраас тэр хүн ярьж чадаагүй байхгүй. Би энэ хүний ярьж байгаа зүйлийг бол би ерөнхийдөө бол ойлгоод байна. Гэхдээ би ярьж чадахгүй. Тэгэхээр ярьж чадахгүй гэдэг бол бас хүний сэтгэл зүйтэй холбоотой. Өөрийгөө илэрхийлэх тэр илэрхийлэх чадамж аягүй муу байна гэсэн үг. Тэгэхээр та тодорхой хэмжээгээр ярих дасгал хийх хэрэгтэй байна. Хүмүүстэй ярих хэрэгтэй байна. Буруу зурвч гэсэн ярих хэрэгтэй. Өөртөө ярьж ярих хэрэгтэй. Эсвэл өөрийнхөө дууг хурааж бас ярьж сурах хэрэгтэй. Эсвэл нөгөө гадаад хэл дээр юм текстүүд идэв. Тэр текстүүдийг өдөрт 5 минут юм 10 минут уцсныхаа зүгээр таймер буюу тэр цагийг тавьж байгаа л ярьж болно. Нэг текст уншаад үз. Тэгээ явж уншсараа таныг хэл яриа зөвшөөрч эхэлдэг. Ер нь та нар бодож үзсэн үү? Та нар хэл яриа манай монголчуудын ер нь бас бараг тал хувь нь хэл ярианы хөгжил аягүй муутай юм шиг надад санагдсан. Би нэг яг яаж мэдсэн бэ гэхээр би өөрөө ч гэсэн бас өөрийгөө илэрхийлж юм ярих чадвар дээр аягүй муу байсан. Ингэж аягүй сайн үр дүнд ярьж чаддаггүй байсан. Тэгэд бол яг хөө энэ дэр бол яг мэдээж текст хийх, түргэн хэллэг хийх янз янзын дасгалууд байд юм байна л да. Бас англи хэл дээр ч гэсэн бас нэг тийм түргэн хэллэгүүд байдаг. Тэр түргэн хэллэгүүдийг бас ярьж сурахад бол бас хэлж сурахад бол бас үр дүнтэй арга болдог. Жишээ нь одоо юу гэдэг нь те Very about somebody but she says butter spirit if I put in my butter I will make bitter butter гэдэг юм те. Иймэрхүү бас түргэн хэллэгүүд байдаг. Тэгээд
Та англи хэлээр уншиж эхлэхэд таны тарих англи хэлээр сэтгэж эхэлдэг. Тэгээд тэр юу чин санах ойд хүлээж авдаг. Тэгэхээр таны 5 минут уншсан текст таны оюун ухаанд 70 ухамсарт бас хадгалагдаж байдаг. Тэгэхээр хэл гэдэг шинжлэх ухаан бас сэтгэлгээ гэдгийг бас мартаж болохгүй. Зөв ярьдаг хүмүүс айгүй зөв сэтгэдэг гэсэн үг. Тэгэхээр та англиар сэтгэж сураагүй бол та англиар ярьж чадахгүй л гэсэн үг. Тэгэхээр ярихаас өмнө жоохон толгоогоо ажилуулж байх нь маш чухлаа. За 13. Зорилгодоо үнэнч байх. За мэдээж амьдралд бол ямар ч зүйлийг хийсэн тууштай байдал л чухал. Би танд хэлсэн. Та хэлийг 3 сарын дотор сурахгүй, магадгүй 1 жилийн дотор сурч магадгүй л байх. Гэхдээ та 1 жилийн дотор сурсан ч гэсэн та англи хэлээр 100% төгс болж чадахгүй. Бид нар ерөөсөө амьдрал дандаа төгс үр дүн чухалчилж авч үзээд идэв. Бүх юмыг айгу хурдан хугацаанд сурч гад бүх юмыг айгу хурдан хугацаанд үр дүн бий болгож байна. Жишээ нь зүгээр энэ дээр би зүгээр жишээ тайлбарлахад турхад хүртэл хүмүүс айгу хурдан хугацааны үр дүн хүсээд байдаг. Та жишээ нь 5 жилийн дотор жин нэмсэн байлаагүй та 1 жилийн дотор яаж турах гэдэг. Гэхдээ 1 жилийн дотор хүмүүс турдаг гэдэг. Тэгвэл та 5 сарын дотор яаж турах гэдэг. Эсвэл 3 сарын дотор яг яаж турах гэдэг. Тэгээ бас огцом хэмжээний юу яхаар хүний эрүүл мэнд болон бие физиологт айгу муугаар нөлөөлдөг гэдгийг би бас уншиж байсан л та. Тэгэхээр яг үүнтэй адилхан та богино хугацаанд хэлийг бол хийжээ сурахгүй. Та зорилгодоо үнэнч байж маш их тууштай хөдөлмөрлөж, тууштай байсныхаа үр дүнд та хэлийг маш сайн сурна. Та магадгүй өнөөдөр англи хэлийг сураад өнөөдөр англи хэлийг хэрэгжүүллээ гэж бодоход та түүнийг насан туршдаач танд хэрэглэх шаардлага гарна. Та өнөөдөр өөрийнхөө Улаанбаатарын нийслэлдээ үлдэхгүйгээр ядаж хаа нэг тийшээ дэлхийн хаа нэгтээ жилийн 4 үйлдвэрлэлийн ганц үед нь танд аялах шаардлагач гарч ирж магадгүй. Тэгээд тэр аялахаар танд яг ямар бэрхшээл тулгардаг вүлээ? Хэлний бэрхшээл. Тэгээ би танд түрүүн дээр хэлсэн. Дэлхийд дээр 2 тэрбум гаруй хүн англи хэлээр өнөөдөр ярьж, уншиж, ярилцаж байна. Өнөөдөр интернетийн хэл гэдэг бол англи хэл. Хэрвээ танд англи хэл байхгүй бол танд интернет ертөнц болон интернет орчин ч гэсэн тодорхой хэмжээгээр саад бэрхшээлтэй та тулгарч чаднаа. Тэгэд та миний урт хугацааны урт подкастыг төвчээрдээ та сонсож чадах төвчээр байгаа бол танд ч гэсэн англи хэл сурахад яг ямар ч асуудал байхгүй. Та чаднаа. Би ч гэсэн танд итгэж байна. Та ч гэсэн өөртөө би чаднаа гэж өөртөө чангаар хэлж сурах хэрэгтэй. Мөн англи хэл гэдэг бол таны болсон шиг тийм хүнд хэцүү хэл биш. Англи хэл гэдэг бол энгийн өгд амархан. Гэхдээ хүнд яг ямар үед энгийн амархан байж санагддаг гэж хүн сонирхож хүсэж тэмүүлсэн үед бүх юм амархан боломжтой санагдаж эхэлдэг. Тэгэхээр өөрийнхөө сэтгэлгээгээр өөрийнхөө боломжийг битгий хязгаарлаарай. Тэгээ яг одооноос эхлээд та өөртөө би англи хэл сурч чадна гэсэн зорилт тавь. Тэгээд англи хэлийг та сурах зорилгоо болгох хэрэгтэй. Тэгээд зорилгодоо тууштай бай. Ер нь тууштай байж урт хугацааны үр дүн хүнийг амжилтанд хүргэдэг. Тэгэд танд амжилт хүсье. Success.